Энэ тийм мэдээ үргэлжилж байна. За судалгаагаар 5 хүүхэд дутмын нэг нь мөн насан турсан 2 хүн дутмын нэг нь тархалттай байна. Тодорхойлбол сурагчдын 23.7%, 15-аас 49 насны эрчүүдийн 57.4%, за нөхөн үржихуй насны эмэгтэйчүүдийн 53% нь илүүдэл жинтэй байгаа юм. Иймээс тархалт нь зөвхөн хувь хүний асуудал биш, нийгмийн эрүүл мэндийн өмнө сорилт болж хувираад байна. За тархалтыг нэг ангиар аваад үзэх юм бол 10 хүүхэд дутмын 2 нь буюу нэг ангийг 40 хүүхэдтэй гэж авч үзэх юм бол 8 хүүхэд тархалттай байгаа юм. Энэ тоо цаашид өсөх хандлагатай байна. Тэгэхээр тархалтын үндсэн шалтгаан бол дасгал хөдөлгөөний дутагдал, буруу хооллолт, чихрийн илүүдэл хэрэглээ гэдгийг албаныхан хэлж байна. Эрдмийн өргөө сургууль 6200 гаруй сурагчдтай сургуулийн зүгээс хүүхдүүдэд бие бэлтрийн үнэлгээ хийж үзэхэд нийт сурагчдын 10% нь тархалттай гэх дүн гарсан байна. Ерөнхийдөө тархалт бол сүүлийн жилүүдэд нэлээд нэмэгдсэн. Жил ирэх тусам тархалт айгүй олон шалтгааны улмаас нэмэгдэж байгаа. Сүүлийн үед энэ цахим дээр нэг дандаа хоолны бичлэгүүд яваад байдаг да. Тэд нар хүртэл зохиомл өлсөлтийг хотоодыг ажилуулаад тэр айгүй их тархалтад нөлөөлж байгаа л гэж үзээд байгаа юм. Гэхдээ ганц хүүхдэд сургалт ороод энэ юус өөрчлөгдчих асуудал биш. Эцэг эхчүүдэд мэдээлэл тэр зөв хооллолтын дадал хэвшил мэдээллийг олгож ийж гэр бүлээрээ ажиллаж энэ тархалттай тэмцэх юм байна. Чихэрлэг ундааны хэрэглээ хүүхдүүдийн дунд, ер нь хүмүүсийн дунд маш ихссэн. За чихэрлэг бүтээгдэхүүний хэрэглээ маш их өндөр ихссэн. 7 хоногт 2-3 удаа хамгийн багадаа л гэхэд ер нь хүмүүс идчихэв. Өдөрт бараг 1 удаа ч юм уу чихэрлэг нь альва нэг тийм нэмэлт сахар агуулсан хүнсний бүтээгдэхүүн эсвэл ундааг хэрэглээд байна гэсэн үг. За энэ маань бол тухайн хүүхдүүдийн маань бас урт хугацаанд тархалтыг шууд өнөөдөр ууснараа тархалчихгүй ч гэсэндээ яг тархалтыг үүсгэхэд байгаа бас гол шалтгаан болж байна гэж үзэж байгаа. Тархалтанд олон хүчин зүйл нөлөөлдөг. Гэхдээ өдөрт авч байгаа илчлэгийг зарцуулж байгаа илчлэгээс хэтэрч байгаа нь хоол хүнснээс үүдэлтэй тархалтын үндсэн шалтгаан болж байна. Учир нь хоол хүнс нь хүний эрүүл мэндэд 70-80% нөлөөлдөг. Тархалт нь монголчуудын нас баралт өвчлөлийн зөнхлөх шалтгаан болж байгаа зүрх судасны өвчлөлийг үүсгэхээс гадна тулгуур эрхтэнд ачаал үүсгэх, чихрийн шижин, зарим төрлийн хор тавдар зэрэг халдвар тус өвчний гол эрсдэлт хүчин зүйл болтгоо. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжөөр хүн өдөрт 30 минут идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй юм. Тархалт нь амьдралын хэв маяг, хүрээлэн буй орчин, хүнсний орчин, нийгэм эдийн засгийн нөхцөл байдлаас хамааралтай тулгамдсан асуудал болсон тул дасгал хөдөлгөөн хийх орчин бүрдүүлэх зөв зохистой хоолтыг бий болгох нь чухал байна.